Экологийн нөхөн сэргээлт. Экосистем нь төрөл бүрийн ургамал амьтан, шавж, бичил биетэн, цаг агаар, газар зүйн байрлал бүхий өвөрмөц газар зүйн ландшафтууд бөгөөд тэдгээр нь бүгд өөр хоорондоо харилцан үйлчилдэг. Экосистемийн тогтвортой байдал нь олон хүчин зүйлээс хамаардаг ба зарим систем нь бусдаасаа илүү эмзэг байдаг. Дэлхийн экологийн системд хүн төрөлхтний үзүүлж буй нөлөөллийн цар хүрээг авч үзвэл тэдгээр системийг эргэлт буцалтгүй эвдэрхээс нь өмнө сэргээж хамгаалах нь одоо урьд өмнөхөөсөө илүү чухал болж байна. Экологийн нөхөн сэргээлт гэдэг нь дороотсон экосистемийн бүтэц үйл ажиллагааг сэргээж өмнө байсан байдалд хүргэхээр нөхөн сэргээх үйл явцыг хэлнэ. Экологийн нөхөн сэргээлтэд ашигладаг аргуудын дотор ойжуулалт, хоёр дахь залгамж чанар, биологийн коридор, нүүлгэн шилжүүлэлт, дасан зохицуулга, нутагшуулалт орно. Экологийн нөхөн сэргээлтийн нийтлэг тодорхойлолтыг бий болгохын тулд эхлээд экологийн дороотлыг ойлгох ёстой байдаг. Экологийн нөхөн сэргээлт нь эвдэрсэн экосистемийг сэргээх, эхлүүлэх, сэргээх үйл явцыг төрөвчлөх зорилготой. Эвдрэл гэдэг нь экосистемийн бүтэц үйл ажиллагааг өөрчилдөг байгаль орчны өөрчлөлт юм. Нийтлэг эвдрэлд мод бэлтгэх, гол мөрний далан хаалт, бэлчээрийн эрчимжилт, хар салхи, үер, гал түүмэр орно. Экологийн нөхөн сэргээлт нь агаарын чанарыг сайжруулах, ойн цэвэрлэгээ, цөлжилтийг бууруулах, биологийн олон янз байдлын алдагдлыг удаашруулах, хотын орчныг сайжруулах, магадгүй хүний амжиргаа, байгаль дахь хүн төрөлхтний харилцааг сайжруулах боломжтой. Богино хугацааны эвдэрлийг байгалийн жамаар нөхөн сэргээж болох боловч дороотл газар авсны дараа экосистемүүд хөндлөнгийн буруу хүний оролцоогүйгээр сэргэх боломжгүй байдаг. Бид юу хийх чадах вэ? Экологийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа өөрөөр хэлбэл экологийг сэргээж өмнө байсан байдалд хүрэхээр нөхөн сэргээх үйл явцад эмэгтэйчүүд идэвхтэй оролцох боломжтой. Эмэгтэйчүүд хамтын бүлэг үүсгэн эрх ашигтай хамгаалах нь илүү үр дүнтэй байдаг тул